Амар бэнди амгалан сайн байна уу? Дархан хан уулаараа овогддог Хинтээ аймгийн Дархан сумаас Монголын ядуучдын холбоо Хинтээ аймгийн Дархан сумын засаг даргын тамгийн газар иргэдийн төлөөлчдийн хурал Дархан сумын ядуучдын холбоотой хамтарч бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны модон могоо жилийн намрын адаг сарын шинийн 29-ний өдөр буюу аргын тооллын 2025 оны 11-р сарын 19-ний өдөр Зэзэн хан аймгийн Ахай байсын хушуу буюу одоогийн Хинтээ аймгийн Дархан сум Ов товын тал гэдэг газар зохион байгуулагдсан сумын аврах шилрүүл хадуучин нэмзэнийг бүрэн ихээр нь бэлтэн хүргэж байна. Өнөөдрийн сумын аврах шилрүүл хадуучин нэмзэн зохион байгуулсан газар Монголын нэрт 2 хүн төрөн гарснаас Эренсэнгийн жойнам нь Хинтээ аймгийн Дархан сум 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Шар нохотын бууз гэдэг газар төрсөн ба бага залуу наснаасаа шүлэг бичих авьяасан тодорч тухайн үеийн нийгмийн асуудлыг хөндөн шүлэглэн бичдэг байв. Төвний бичсэн уур богино мөрт тансаг шүлэг онцлон хөргвөл амьдралыг чи алтаар өнөлвөл амьдрал чамааг алтаар милан эс тоож согор зоос шиг хандвал эргээд амьдрал чамааг элсний ширх гэж үзээд хүлээчихнэ. Мөн ардын бэлэг зүйч Авган жумбулгаан ов товын талын ардхан талаар нутаглаж Авган жумбулгаа уран бүтээлээс дурдахад жонон хонгор, хилэн хар, номин цэнхэр, дүүлэн хээр, үүзэн зэрд гэх мэт агсал сайхан уянгалаг нэршил адууны хиймэр баттарсан дуурсал дуулахыг бүтээсэн хүн яг л дүүхийн жалам хар дөнөн хөх гэдэг шиг олон зүйлийн ангатгч гэмээр бүтээл туйруулыг бүтээсэн гайхалтай авьяастан бол Авган жумбулгаа юм. Хөгжмийн зохиолч урлагийн гавьяа зүтгэлтэн лүндингийн дашням аялгуу Авган жумбулын шүлэг жонон хонгор моримнэхөө жолоо алтан тэлгүүлэндээхөө жаахан чинийхээ аашинд нь жаргахаар би чин тэмүүлэндээхөө гэмэн эхэлдэг жонон хонгор дууг гараатал төмний зүрх сэтгэл хөглөж олны амд аялагдсан сайхан дуу болсон юм. Ийхүү Дархан сумын аврах шилрүүл хадуучин нэмзэнийг Дархан сумын засаг дарга Ганбаатрын Батул Дархан сумын хадуучдын холбоон тэргүүн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга Эрдэнэтийн чулуун гэрэл нарын санан санаачлагаар өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн урлагийг зохион байгуулахад адуун зүргээр дэмжлэг үзүүлсэн Монгол улсын авраг хадуучин Нэргүүн намсрын авраг баярсан болснаа илэрхийлье. Сумын аврах шилрүүл хадуучин нэмзэнд тэргүүн бай шилгарсан хадуучин залууд талын дэмэн хадуу олон улсын ивент арга хэмжээнд оролцох эрхээр шагнаж байгаа нь онцлог байлаа. За өнөөдрийн энэхүү сумын аврах шилрүүл хадуучин тэмцээнийг нээж өг хэлнэ хэмээн Дархан сумын хурлын дарга чулуун гэрэл за Дархан сумын засаг дарга Батул за та бүхнийг төв асрынхаа өмнө өрн залдъя. За өнөөдөр Дархан сумынхаа адуучин тэмцээнийг энэ сайхан өдөр энэхүү сайхан энэ хоёр алдартныхаа төрсөн газар дээр ингээ хийж байгаадаа үнэхээр их баяртай байна. Ингээд өнөөдөр энэ адуучин тэмцээнд оролцож байгаа нийт адуучдаа за мөн одоо үзэхээр ирсэн Дархан сумынхаа нийт иргэдэд энэхүү сайхан адуучин тэмцээнийхээ үйл ажиллагааг нээснийг мэдгдэе. За тэгээ өнөөдрийн маань энэ адуучин 2025 тэмцээнд маань одоо хамгийн залуу адуучин маань 18 настай, за хамгийн ахмад адуучин маань 50 настай ийм сайхан 58 настай адуучид ингээд оролцож өнөөдөр ахвал цамбайгаа ингээд сорж байгаа юм байна. Тэгээ энэ адуучин тэмцээнд оролцож байгаа нийт адуучин залуучуудаа бүгдээрэнд нас тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн өрөөё. За би энэ адуучин тэмцээний маань энэ удаагийн маань онцлог бол талын түмэн адуунд тэргүүн байр эзсэн адуучин маань бол орно. Орох эрхийг бол өгнө. За дараагийн 3 адуучин маань одоо удахгүй болох энэ Дэлгэр хаан суманд маань зохион байгуулагдах баруун бүсийн аврах шалгаруулах адуучин тэмцээнд оролцох ийм эрхийг өгөхөөр ингээд байр эзлүүлнэ. За ингээд адуучин залуучуудаа бүгдээрэнд өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд
өнөөдөр бас өнөөдрийн энэ адуучин тэмцээний маань ивент итгэж адууга оролцуулж байгаа бас энэ нэргүй намсраа аврахтаа бас нийт адуучдынхаа өмнөөс болон сум орон нутгийнхаа энэ иргэдийн өмнөөс бас баярлж байгаагаа илэрхийлье. 남은 징크를 잔등 우리니 어떤 단 어루고른 헝거를 잘띵 목실다 일부가 캐린가 흠모르되게 돌아서 늑들이 캐린 우르르 화지게 잘라가서 나랑 기우지 댕그링가 뚫어줬을 때 남은 자꾸 따슴바락 쉴때서 납증호 근지 그요가 서두보는 나링 옷들을 굿조요한 고가정 했더니 힌대들을 자다가 요강 어르금 입두자가 슛두요가 옛도당 여승훈대 하릉 입시에도 끝지를 소리게 항상 우렸어 두루불준 돈들을 고추 탱크를 홀따승 부른 차sol로 홀띠 샨짜 떡들을승 허리 홀들을 두철로 꾀괴 매her 홀띠 진진 도구스 두들을 불때승 나스탐 볼드드 주잇 불에를 맞다그승 노티가 도저를 고르긴 핫다가르승 임 홀등 내가 갈 샷들을 줬다그염 팀 홀등 홀드가 갈 샷들을 봐다그염 썰까뭉빙 웃음이 돼 써여등긴 더승 힘으로 쓰리게 쟁크르살팀 자들은 남락대신 젤맥 탱거리트신 지고 로보나 고르긴 어떤 써여등긴 더승 힘으로 고르던 군넥 써여등긴 그 손쉽게 서이든 앞에도 서이든 앞에도 빠르게 되기 좋아네 За эрхэн олон та бүхэн минь сайхан намарч байна уу. За намрын сайхан өдрүүд дээр манай Хэнтэй аймгийн Дархан сумынх маань Дархан сумын авраг шалруулах адуучин тэмцээнэ зохион байгуулж байна. Өнөөдрийн тэмцээн орлогыг Дархан сумын засгийн тамийн газар, Дархан сумын адуучдын холбоо, Дархан сумын малчид хөдөлмөрчид, Дархан сумын Дархан ажлын морин эсрэг уяжтын холбооныхан бас дэмжин зохион байгуулж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааны талаараас сэтгэлээ уулзаж. За өнөөдөр энэ сайхан өдөр тэ хоёр энэ сайхан алдартныхаа энэ сайхан нутагт энэ адуучин тэмцээний залуучуудыг ингээд уран цуглуулж байгаадаа үнэхээр их баяртай байна. За ер нь бол маасум жил болгоо энэ адуучин тэмцээний сайхан залуучуудаа хамтарч бол амжилттай зохион байгуулдаг. За өнөөдрийн манаас онцлог бас их 33 адуучин оролцож байна. За мөн хамгийн залуу нь 18 настай. За тэгээ хамгийн ахмад нас 58 настай энэ адуучид маань оролцож байгаагаар бас их онцлогтой болж байна. Өмнөх жилүүдийнхээ бодвол тэгээ бас өнөөдөр энэ сайхан намрын өдөр энэ адуучин тэмцээнд оролцож байгаа болон за ирж үзэж байгаа энэ бас нутгийнхаа иргэдээс одоо энэ хүү сайхан өдрийн баярын мэнд хүргье. Тэгээ өнөөдөр сумын аврагтаа дөрвөлсөн залуу нэг сайхан зөвлөн талын төмөө адуундаас оролцох эрхийг өгж байгаа. Тэгээд одоо энэгээр бас их даваа тал болж байна. Залуучууд их л баяртай явж байгаа шиг байна. Тэ энэ адуучин тэмцээнийг бас өнөөдөр энэ зохион байгуулж байгаа энэ талын төмөө адууныхаа баярын өмнө зохион байгуулж байгаа. Ингэснээр талын төмөө адуу бол энэ аймгийн баруун бүсийн энэ адуучин тэмцээний өмнө зохион байгуулж байгаа нь бас адуучдаа бас тэрэнд оролцох бас нэг боломжийг нь олгож өгч байгаа. За энэ төрүүлсэн адуучин маань бол талын төмөө адуунда одоо оролцох эрхийг өгнө.
За мөн дараагийн хоёр нь болохоор 3 адуучин маань болохоор энэ аймгийнхаа баруун бүс оролцох энэ эрхтэйгээр ингэж өнөөдрийн маань энэ адуучин тэмцээн энэ олон энэ тэмцээнүүдийн өмнө болж байгаа гэсэн онцлогтой. Хоёр алдартны төрсөн нутаг гэж штэ тийм ээ. Одоо яг энэ эндээс яг ерөөсөө нэг 4-5 км-ийн одоо баруун зүгт одоо манай нэрт яруу найрагч Эренчний чойн юм яг төрсөн одоо шар нохоотын бууц гэдэг бууц нь байдаг. За мөн энэ хойд энэ ширээ одоо энэ нуруугаар бол манай алдарч өрөөлт магтаалж одоо авгаан жамбалгаа бол бас нутгалж одоо энд төрж өсөж исэн. Одоо энд бас нөгөө бүтээл юм бол төрж исэн. Бас ийм түүхтэй талд одоо энэ өнөөдрийн цагаан адуучин тэмцээнийг хийж байгаа. Энэгээрээ бас сайхан байна. Энэ бас энэ хоёр алдартнаараа бас ингэж бид ч бас бахархаж ингэж явдаг. Тийм байгаа. Тэгээд бас тийм онцлогтой байна. Дархан сумын ард иргэдийн хувьд бол нөгөө 2021 онд Хинтээ аймгийн аврагчид адуучин тэмцээнийг сайхан дэмжиж ирсэн. Өөрөө ч хувьд бас аймгийн аврагаа санаачлан зохион байгуулж ирсэн шүү дээ. Тэг чин дөнгөж нөө адууштай холбооныхоо тэргүүнийг аваад за тэгээ бас одоо мөнхээр дарагтайгаа нийлээд бас тий адуушин тэмцээнийг суманда ер нь олон жилийн дараа зохион байгуулсан. За тэргээр нутгийн маань малчид бид чиг эхний 10 байрыг шалгаруулж илаа. Тэгээд эхний 5 байранд нь адуу өгж илаа тий сумынхаа малчдынхаа дэмжлэгтэйгээр. Тэгээ энэ удаагийн бас тэмцээн маань ч гэсэн ер нь бас малчид хөдөлмөрчдийнхөө дэмжлэгтэйгээр ингэж болж байгаа. Бас сайхан байна тэр зохион байгуулж байгаа да. За ер нь тэгээ Мартины өв соёлыг бас дэмжин ажиллаж байгаа Танаа сумын хөдөлгөөнүүдэд за бас малчид хөдөлмөрчнөөс үнэхээр баярснаас илэрхийлье. Тэгээ та нарын энэ ажил үйлс өшөө сайхан дэлгэрч энэ сайхан Монгол адууны өв соёл үеийн үед бас бадарч явахыг өрөөл өргөе. Та нартаас ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ бас өнөөдрөөс биднийг ингээд энэхүү сайхан тэмцээнүүд бас ингээд орон даяар нэвтрүүлэхээр ирсэн бас танай хамт олонд бас баярлалаа. Тэгээ та их бас ажил бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд энэ адууны сайхан босоо цагаан бас өн мөнх та тийм бас ийж явах болтугай. За баярлалаа. За бид бүгд Хинтээ аймгийн Дархан сумын аврагч дөрөв адуучин тэмцээнийг бүрэн ихээр нас хүргэж байна. Дархан хан уулаар авгалдаг Дархан сумын 2025 оны сумын аврагч дөрөв адуучин тэмцээн эхлэхэд бэлэн болжээ. За эхний хоёр адуучин 2021 оны аймгийн аврагыг адуун зүргээрээ зохион байгуулж исэн Аюушийн даваа цэрэн Нэмэгүний алтан заяа нарахж иж байна. За Дархан сум бол одоо сумын аврагаа жил болгон зохион байгуулж за сумаасаа шалгарсан адуучтай аймгийн аврагт оролцуулдаг. За Аюушийн даваа цэрэн 2013 оны аймгийн аврагтаа хүрэл медаль үрдэж байлаа. За сумын авраг аймгийн аврагт тогтмол оролцдог. За өөрөө сумын занцалтай сайханчдаа барилддаг. За шүүр урган дээрээ жоохон тооцоол алдаж байгаа юм байна. За Мартин шургуун дээр алдтал юм бол тэмцээнээ өндөрлөхөө өөрөө сайн мэдэж байгаа да. За тэгээд болсонгүй. За өнөөдөр шалгархал юм бол талын нүмэн адуучин тэмцээнд оролцох эрхээ авах ёстой юм штэ. За Мартин шургуун дээр 3 адуу гарсан. Өөрөө зангацсан уу юу? Алдаж байна. За Нэмэгүний алтан заяа шүүрга шүүрэн за их хашир байх ч нэ. Замраа жигтэн явуулсан шүүр алдаж байгаа маань. Замрны явдлаа засаад уурга шүүрнэ. За уурган дээр тонгоосонгүй. За уурган мэр жоохон ханах шиг боллоо. За Мартин шургуунаар ганц дуу гарсан. За харин Мартин шургуунаараа зөвдлөөсөө шургуулад. За ямарсан Мартин шургуун дээр дүүрэн эсвэн наваад. Явган шургуулна. За явган шургуунаар боромор гарсан. Арай жоохон холуур гарчлаа. За дараагийн хоёр адуучин за Мандын Дарханбаатар Өлзий утгийн мөнгөчргөл нарарч иж байна. За Дарханбаатар сайхан алаг мөртэй гарч ирсэн байна. За харин уурганчдоо сайхан уурган мөрдөөж ирэн сайтай залуучууд л та. За өнөөдрийн тэмцээураа нэг сумын засаг даргын тамийн газар. За иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын адуучдын холбоо, за Дархан ажил морин спорт УЯЧ-ийн холбооныхан бас хамтран зохион байгуулж байна.
Садархан Баатар шүүрүүргэж хүрнэ. Алга мөртөө явсан. Заад шүүраа шүүрсэн. Ямартай ч гэсэн хоёулын шүүрээл. Оноо авч байна. За одоо мөртөө юуган шүргүүн дээрээ сайхан шүргүүлж яж дараагийн шатанд ашлагарна. За 4 чадвар гарсан юм байна. Үзүргэн адаг уургалсан. Алдаж байна. За юуган шүргүүн дээр нь 4 адуу гарч ирсэн. Голын халдсан морийг шүргүүлсэн. Бас л дуцчлаа шүү. Замг жаргал. Сартай зээр дэмэртэй гарч ирсэн хүрэн зээр дэмэртэй. За шүүрэн дээр нилээн дутсан мөрний явдлаас ассан уурган дээр бас дутаж байна. Замартай шүүрэн дээр сайхан житамаараа явуулаад уургалсан. Алдаж гарагдж байна. За дараагийн 2 адуучин гарч ирж байна. За өнөөдөр нэмцэн уралдаанд 30 гаруй адуучин залуучууд оролцож байна. За энтэй аймгийн дархан зумын яриад чин санаагийн бат хишиг сартай хонгор барьтай гарч ирсэн бол за халдсан барьтай гарч иж байгаа адуучин бол цоггүй гарч ижээ. Сайхан хэр алдсан морь шүү. За бат хишгийн хувьд бол одоо сайхан тэмээ одоо сургадаг. За өвлж одоо тэмээнийхээ баяр тэмээ унж уралдаад байсан залуу да. За уур боогуулыг чирэн сайхан эзэмсэн болоо да. Ямар ч хоёулын гарна одоо уургаж боогуулдаг баг. За шүүраа шүүрсэн морины явдал ханарсан морины явдлаа зассан уурганыхаа үзүүрдээс сонгоогоо уурга аваад 2-2 зургаан өнөтө олж байгаа юм байна. За бид бүхэн удаашруу тарж байна. Дадуучууны мэдрэмж гэдэг ч одоо сайхан юм да. Замартай ширгүүнд 2 мөр гарсан. Арай жоохон дутчихоогүй юу. Тооцол олдож байна. За явган дээр ганц хэр мөр гарсан шар 2 мөр. За шар 2 мөрийг байран дээр нэргүүлээд бүхэл 9 өнөтө олж байгаа юм байна. За Монгол улсын авраг адуучин нэргүү номсор авраг адуучин адуугаа оруулж байгаа. Сайхан жудаа адуу шахаж өгч байна да. За хажуудлаас нь аюу шин даваа зэрэг шахаж өгсөн бололтой шүү. За цоггүй гарч ирнэ. За шүүраа шүүрсэн морь актер ханарсан морины явдлаас ассан уурга шүүрч байна. За бид бүхэн удаашруу тарж байна. За дархан сумын адуучдын холбоон тэргүүнээр Эрдэнэтийн Чулуун гэрэл ажилдаг. За 2021 оны аймгийн аврагыг хөргөн дэлгэр амжилттай зохион байгуулсан залуу штэ. За мартай дээр алдаад явган дээр алдаж болохгүй шээ боголцсон. За арай жоохон зүтгэдгээр нь хийцэн байна. За зогсоох ёстой байгаа. Ширэгдээд гараа өвчж байна. За дараагийн 2 адуучин залуу гарч ирж байна. За Эрдэнэгийн төр доогдох Борхүүгийн шинэ үер нар гарч ирж байна. За төр дөхтгөл сартай хонгор морьтой гарч ирсэн бол хүрэн морьтой шинэ үер гарч ирсэн. За залуучууд бас боломж юм аа. За төрүүлсэн адуучин залуу талын дүмэн адуучин дэмжиж оролцох эрхийг өгсөн. За сумын засаг дарганы тамийн газрынх нь энэхүү ажлыг бас гардан зохион байгуулж за өнөөдөр нэмсэн уралдаанд төрүүлсэн адуучин залуу за талын дүмэн адуу ивент арга хэмжээний адуучин дэмжиж оролцох эрхийг авж байгаа. За төрдөг тахт шүүрүүргээ шүүрнэ. За шүүрэ алдаж байгаа болоо да. Мөр ханарсан морины явдлаа зассан уурга шүүрч байна. За нэг 3 өнөтэй морьтой шургуулгана. За энэ бага өнөтэй шургуулах болтой шүү. За бид хүн удаашруу тарж байна. Уургыг бол одоо яг л харсан зэгтээ тонгоогоо шүүрцэн байна. Бараадаг уургалсан боловч алдаж байна. За шинэ үер. За шүүрэ алдаж байна. Аатаа болсонгүй дээ. Хатан үзүүчтэй хүрэн морьтой гарч ирсэн юм байна. За морьтой шургуулганд 2 сайхан адуу гаргаж өгсөн. За нэргүй ахын хээрмэрийг уургалсан болж алдаж байна. За энэ хээрмэр чирэн зүтгэдэг л морь л доо. За насаар бол 18 настай морь болоо да. За Монгол улсын авраг адууч нэргүй номсор авраг адуучин Хинтээ аймгийн дархан сумд отроороос явж байгаа. Өнөөдөр нэмсэн уралдаанд оролцсон. Тэгтээ байр эзэлэх юм бол өөрөө нэрээ татнаа гэсэн ямар ч байсан талын дүмэн адуучин дэмжиж орохоос өмнө өөрийгөө нэг сайхан сориод нэг бэлтгэлээс хийчмээр байна гэд өнөөдөр нэмсэн уралдаанд оролцсон. За дараагийн 2 адуучин халдсан морьтой гарч ирсэн адуучин бол Идэр Заяагийн Баасанбат, хонгор морьтой гарч ирсэн адуучин бол Наран гэрлийн Пүрв гараад ирсэн байна. За Баасанбат морь явуулнаа. Сайхан шүүрх хэрэгтэй. За шүүрэн дээр болсонгүй уурган дээр ч тонгоосонгүй дээ. Замартай шурган дээр ганцхан морь гарсан. Халдсан морь явуулсан да. Айта нарийн андин шургуулж авч ийнэ.
За яг л байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо авч байна. За дашуур урган дээр оноотой байсан болчтой. Бүхэл 18 оноотой болохоор байлаа. За явган ширгүүн дээр адуучин зол сайхан ургалуучтай дараагийн шатнаа шалгарнаа. За 2 адуу гарсан. За нэргүүн номсрын аваргын адуунууд нь удаа гараа сурчихсан. Тэмцээн уралдаан дээр нь адуугаар зөндөөлөр нь оролцуулж байгаа. За наран гэрлийн бүрүү гарч ирсэн байна. За 2021 оны аймгийн аваргыг дэмжин ажиллаж байсан. За 2026 оны сумын аварга Сагардан зохион байгуулъя гэд санал хэлж гаргацсан. За ямар ч гэсэн дашуур урган дээр нэг 3 оноотой болоод замартай шурган дээр нь хүрэн алдсан мөрийг гаргаж өгсөн. Зөв талаасаа сайхан ургалсан боловч алдаж байна. За дараагийн 2 адуучин залуу гарч ирж байна. За Энтэй аймгийн Дархан сумын 2024 оны сумын аварга адуучин аюушин Бямд орж хамар цагаан хүрмөртэй гарч ирсэн адуучин бол Шарв жамцын Эрдэнэ ноёр нар гарч ирж байна. За Бямд орж аваргын хувьд бол аймгийн аваргад оролцоод үтсэн. За аймгийн аваргад морьтой шурган дээр көмөнөрөө сайхан ургалж гаргацсан да. Сайхан ч урт уургаар уургалдаг залуу. За Эрдэнэ ноёр явсан да. За дашуурн дээр уургын мөр ханараад ах чинь. За аймгийн аваргад адуучин наран гэрлийн хүүхэн дүүгийн мөр штэ. Сайн мөр давуургын мөр бол за морьтой шурган дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Сайхан жуургаллаа. За тэр уургын мөрч үнэхээр сайхан юм аа. За сайн адуучин үний л одоо морьда. За эзэн нь бол цаад хонгор алдсан морь тайлж явж гарагдаж байна. Дорногой аймгийн 70 жиргэн сум яриад Наранмалдын хүүхэн дүү гэж Дорногой аймгийн аварт төрүүлсэн адуучин залуу 2 уургын морьтой ирээд найзуудтай тусалж гарагдсан. Явган дээр уургалж иж дараагийн шатаа шалгаар нь уургалж шүүрээ алдсан байгаа. Тэр морьтой ширгүүн дээр үнэхээр гоё уургаллаа. Явган дээр даанч онсонгүй. За Дархан сумын 2024 оны сумын аварга адуучин аюушин Бямд орж алга морьтой гарч ирж байгаа юм байна. Дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа зассан уургаа шүүрчээ. За дашуур урган дээр залуучууд маань ер нь бүхэл 9 оноотой. За багада 6 оноотой гарч ирэх ёстой. Тэгж ижил одоо дээшээ шалгарна. За ямар ч гэсэн морьтой явган дээр дүүрэн 9 оноогоо авах юм бол 21 оноотой болон 3 төрлөн. За морьтой дээр ганган шургуулаа тэр. За хушуулдаад буцааж дэвээд. За уургын морьчдаа сайхан суулаад. За дөрөвийн дагуу хушуулдаж адууга хурдын цааруулаад дэвээд адууга зогсоох юм бол 1 оноо хаснаа л гэж байгаа шүү дээ. Ер нь бол за нийлбэр оноо 18 оноотой болж байгаа юм байна шүү. За дашуур урган дээр бүхэл 9 оноотой байсан болж тэ 24 оноотой болохоор байлаа. За би дөхөн удаа шуруул тарж байна. Сайхан ургалжээ. За дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. За Мөнхбаатарын Жанцсан нуруу Цэцэгмаагийн Дэрила Мэтв нар гарч ирж байна. За Дэрила Мэтв алга морьтой гарч ирж байна. За Жанцсан нуруугийн хувьд бол сайхан уурга гэдэг залуу. Жигтэйхэн гоё наадаг залуу байлаа. За өнөөдөр 5 алдын уургаар өнөөдөр сайхан гаралцнаа. Самара явуулсан Жанцсан нуруу. За дашуураа шүүрсэн морины явдлаа зассан 2 талдаа сэлэхэндээ уурган дээр дутж гарагдж байна. 1-1 3 оноотой боллоо. За морьтой ширүүн дээр 3 адуу гарсан. За ингээд манай Жанцсан нуруу маань тэмцээнээ өндөрлөж байна. Дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. За Цэцэгмаагийн Дэрила Мэтв алга морьтойгоо явсан өөрийн за дашуур бол одоо харсан байгаа. Дашуураа шүүрээд нөгөө хортоо сэлгээд уурган дээр 1 тонгоогоо уурга алдаж байна. За морьтой ширүүн дээр 3 адуу гарсан. За үзүүрийн адуу шург болсон да. Айта адуу бухаад уурга алдаж болохгүй шүү. За 1-1 3 оноотой болж байна морьтой ширүүн дээрээ. За нийлбэр оноо 6 оноотой болсон шүү дээ. За явган дээр алдаж болохгүй. За дараагийн 2 адуучин залуу гарч ирж байна. За барбар улаан дээлтэй гарч ирж байгаа адуучин бол сумын аварга адуучин Гамбалтын онон Хэрбэртэй гарч ирж байгаа адуучин бол Нямдорж. За Гамбалтын ононгийн хувьд бол улсын зүүн бүсийн аварга шилрэг адуучин нэмзэн хөрөл медаль хүртэж байлаа. За сумын аваргата дөрүүлээд аймгийн аваргата 2-3 жуудаа оролцоод үтсэн болоо да. Сайн адуучин. За талын дүмэн адуучин дэмцэн ч сайн оролцож гарагдсан. За ер нь хол ойрын шургуу дэмцэндээс их явж оролцсон шүү. За Нямдорж төшүүрөөгөө шүүрнэ. За Хэрмэрч нэг тон эвгүйхэн байх чинь ээ. За тэр шүүрээд ургын морьчир болохгүй байна да.
уургаалдаж байна. Самартай ширүүнээр 3 адуу гарч ирсэн. Өөрөө 3 нооттой байгаа. Хошуулдаа тэмцээнэ өндөрлөж байна. За сумын авраг адуучин Гамболтын оном Бормортойгоо гарч иржээ. За шүүрэн дээр тонгосонгүй. За ямар тач уургаа шүүрээд нэг 3 нооттой болоо уургаа шүүрчээ. За уургын барь жоохон хөл алдсан. Сайхан уургын барьныхаа явдлыг счиж байна. За сайхан жадтуу гарлаа да. Алдна гэж юу аах вэ? Сайхан жуургалдаг. За ингээ хаширлчих юм да хошуултчих. 3 оноотой байсан тэмцээн өндөрлөж байна. Шадрын ирээд дуучин залуу гарч ирж байна. За Балдангийн баяр билэг шаргамартай. За сумын алдарт уяач ерөөл тимэккот алаг бартай гарч иржээ. За ингээ сумдууд маань адуучин дэмжээнийг сайхан дэмжиж сумын засаг даргаанд хамгийн газартайгаа хамтран зохион байгуулдаг болж байна. За жилээс ирэхт болсон бас адуучин дэмжээнээс ард түмэн ойлгож сумын засаг даргаанд хамгийн газар за малчид хөдөлмөрчдөө сайхан ойлгоод дэмжин ажилтдаг болсон. За сумдаа төрүүлээд сумын авраг адуучин болон за сумдаа төрүүлээд аймгийн аврагтаа оролцох эрхээ авнаа. За баяр билэг явсан. За шүүрэ шүүрэгтэй морь актер ханараад уурган дээрээ тонгосонгүй. За ерөөл тимэккот алаг мартай гарч ирсэн. За шүүрэ алдсан. За санааны ерөн зөв шүү 2 талдаас илгэх нь уурган дээрээс тонгосонгүй. За мартай шүүрэн дээр нь 3 адуу гарсан. За 4 чаддуу гарсан юм болоо да. Үгэн сайхан буугуулсан дөрөвчилж самтсангүй. Буулаалдаж байна. Садрын 2 адуучин тов удиржин баяр хөө Батхүүгийн өсгөө ирэн гаргаж ирж байна. За өнөөдрийн тэмцээн оролдооныг санаачлан зохион байгуулж байгаа Дархан сумын адуучдын холбооныхонд бас баяр сургаалаа илэрхийлье. За өнжиж болохгүй шүү дээ. За 1 жил өнчгөл юм бол тухайн сумын адуучдын маань амжилт хоцроод байна л гэсэн үг. За Монголын адуучдын холбоо адуучин залуучдаа амжилтаар эрен бэлдэг болсон. За тов удиржин баяр хөө. За шүүрэн дээр жоохон дутлаа уургаа шүүрчээ. За 3 оноотой. За би түхэн удаан шүүрүүл гарч байна. Уургуул сайхан шүүрээ дургшин гүйлгэж байна. Самартай шүүрүүнээр бормор гарч ирсэн. За борморыг уургалсан болооч алдаж байна. За явган шүүрүүнээр хээрмэрийг гаргаж гисэн. Хээрмэрийг байран дээр нэргүүлээд бүхний хэсэг нь авч байна. За Батхүүгийн өсгөр. За хамар цагаан хөрмөртэй гарч ирж байна. Шүүрээ шүүрсэн. Морины явдлаас засаг уурган дээр нилээн дутлаа шүү. 3 оноотой болж байна. За мартай шүүрүүнээр ганц хээрмэрийг гаргаж гисэн. Алдаж байна. За өнөөдрийн тэмцээн оролдоонд адуун зураг оруулж дэмжлэг үзүүлж байгаа. Монгол улсын авраг адуучин Нэргүү намсраа. За аймгийн аврагтаа 2 дугаар байр шалгарч ирсэн манай Бат сайхан маань гарч иж байна. За Нэргүү намсраа авраг адуучин Бормортойгоо гарч ижээ. За Нэргүү намсраа аврагт 2 байр байгаа шүү дээ. Нэг нь уургал шүүр. Нэг нь буулдаг сайхан буул юмэр байгаа. За уурганы барин ч бас тустай бэлдээд байгаа л гэсэн. А тэр шарга морь бол үнэхээр сайхан суудаг. Гоё морь штэ. За энэ бор морь бол одоо зоригтой шүүр өрөн дээр яг л шугам шиг чигээр явдаг морь. За өнөөдрийн тэмцээн авралданд адуун зураг оруулж гэхдээ сумын аврагт бол оролцоогүй. Ямар тааж одоо битээр ингээд оролцоод өөрсдөө одоо ямар хөө төвшөнд байгаа нэг шалгач. За бас бэлтгэл сургууль болох хаа гэдэг үүдэн дээрээс. За тэмцээн уралдаан зохион байгуулалт хамгийн чухал нь одоо адуун зураг оруулж байгаа ивент хийгдэж байгаа хүмүүс чухал байдаг. Улсын төвийн бүстэй дөрүүлсэн. За их хурд 8-аас төрүүлж байлаа. Самарын гуйда төдлөгсөн сайхан явнаа тэр. Ташчуура шүүрээд уурга алдаж байгаа юм байна. За уурган дээр ирэн бараг л авах шахсан байж штэ. Самартай шүүрээр 2 мөр гарсан. За цаатлын мөрийг буулцсан да. За наагвар наддуу орсон. За тэр шарга мөрч үнэн тансаг сайхан мөр байна. За адуучин залуус нь ингэж та сайхан уургын мөрөө бэлдэх хэвээр. За энэ шарга мөр чинь 17 лөө 18 настай мөрчтэй бас л. За би түүхэн удаан шүүрүүд харж байна. Сайхан юм аа. За Монголын хамгийн их оролцсон адуучин тэмцээнд 3 дугаар байр шалгарч ирсэн штэ. За амжилтын дурдах юм бол одоо ихээ нилээн том амжилттай. Явган ширгүүн дээрээ бас л давуургалж гарагдж байна. За 3-4-дөд жигтгэн оролцож байна. За далын дөмөн адуучин тэмцээнд энэ жил 6 дугаар байр шалгарсан. За Сэлэнгэ аймгийн авраг шилруу адуучин тэмцээнд 2 дугаар байр шалгарч ирсэн Бат сайхан гарч ижээ. За уцал бараг үедээ хөдлөгсөн да.
Ганга юм аа. Ташир алдаж байгаа маань. Уурга бас алдаж ээ. Сайхан жоролдож байна. Самартай шургуундар нь 3 адуу гарч ирсэн. За нарийн нанд нь шургуулж байна. За нэг шаргамарч тас сууж л байдаг шүү. Нэргүн намсраа аваргын шаргамар. За талын дөмө адуучин дэмжэнд хүмүүсээс биширсэн шаргамарыг бол садрын хоёр адуучин саалагмартай гараад ирсэн адуучин бол аюушин хишигд орж Эрдэнэтийн чулуун тогтгоноор гарч иж байна. За хишигд оржийн хувьд бол сумын аврагтай амжилттай оролцож за өгтөн үрээд хүлгэж ирсэн нааданд бас сайхан оролцож байлаа. За залуучууд ер нь шуутай залуу л гэж ирдэг. За миний хувьд бол одоо сайхан зэрэгтэй эрмэг адуучин. За адуучин ч аюулгүй байдлаа сайн базаагаад тэмцээн уралдаанд оролцдог байх хэрэгтэй. Яарч болохгүй. За сумын аврагын жилдээ нэг удаа болно. За өөрийгөө сайхан бэлдээл, уургийн морой бэлдээд сумын аврагт оролцож хэрэгтэй залуучууд. За явсан. За ташуураа шүүрсэн. Ташуураа шүүрээд уурга алдаж байгаа юм байна. За 3 өнөөтэй баг өнөөтэй мөртөө ширүүлгэн. За адууч ерэн сайхан гарч байгаа. Хишиг дэрж одоо тооцоололдоод 3 өнөөтэй ингээд сумын аврагтай энэ жил өндөрлөж байгаа юм байна. За дараа жилийн наадам данчиг холвын да. За Эрдэнэтийн чулуун тогтох шар гэрмэртэй явсан. Самараа явсан уурган дээрээ уурган мөр жоохон зөрчиж байна. За усал 3 өнөөтэй мөртөө ширүүлгэн. За тамартай ширүүлгэн 3 адуу гарсан. За нэг төгсөн 2 дахь төхөн дээрээсээ уургалсан. За нэг л дэх ёстой залуучууд. За энтэй аймгийн дархан сумын аймгийн авраг адуучин хуйгийн буян дэлгэр. За 1-р багийн адуучин чулууны Батцүх гарч ижээ. За Батцүх энэ жил 58 настай. За дөрсөн нутаг бол Овс аймгийн Завхан сум. За өнөөдөр ч одоо сайхан оролцож байна нохотойгож ирсэн бололтой. За хуйгийн буян дэлгэр аврагын хувьд бол аймгийн аврагтай 2 удаа хүрээлэн медаль, 2 удаа тусгай байр шалгарч ирсэн адуучин. За алдарт уургийн бормороор нь адууч дандахгүй сайн ч удаа уургийн бормортой байсан. За шүүрэн дээр дутсан уурган дээр уурга ямарч саваад 3 минутаа олж байна. За энэ бол шуутай залуу сайхан жургаланда. За 2017 2018 онуудад аймгийн аврагт амжилттай оролцож байлаа. За чулууны Батцүх. За шүүрэн дээр дутсан уурган дээр донгоосонгүй. За нөлж байна. За марттай дээр боголтох болоо да. За өөрөөр ирсэн нутаг Завхан сумынхаа түүхэд 100 жилийн сайхан оролцоод ирсэн ханагд ярьж ирсэн. За марттай дээр алдаж байна. За дараагийн 2 адуучин алаг бартай гарч иж байгаа адуучин бол Мөнхүйлгийн Батууг намсран гам нар гарч иж байна. За аймгийн авраг адуучин Наранболдын хүүгэн дүүгийн хамарцгаа хүрмөртэй гарч иж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд 30 гаруй адуучин залуучууд оролцож байна. За хамарцгаа хүрмөртэй гарч иж байна. Аврагын хүрмөртэй шүүрээ алдаж байгаа юм байна. Уурган дээр ирээд бас л олсонгүй дээ. 2 адуу гарсан. Урд уурын жирэн ойрхон гарсан да дутж байна. За Мөнхүйлгийн Батууг. За шүүрээ шүүрсэн. За уурга шүүрчээ. Шүүрээ шүүрээд нөгөө гартаас иргээд уурга сайхан шүүрч байна. Морьтой ширүүнээр нь олон адуу гарч ирж байгаа юм байна. За үзүүрийн адууг 2 адууг давуулаад уурга угуулахгүй аваад үлдэж байна. За адуучун адууныхаа сарын харна. За саргүй адууны магнаг харна гэдэг. За бас л гайх юм шиг. За ямар ч яасан дүүрэн 18 минуттай явн жургуул хултай. За насаар ирэн баг хэрэд дэйл адуучин. За дараагийн 2 адуучин алаг бартайгаар ирсэн адуучин бол аймгийн авраг адуучин Бүрэн үсрэнгийн Мегмар Эрдэнэ. Сартай хүрэн бартайгаар гарч иж байгаа адуучин бол аймгийн аврагаас мөнгөн медаль хүрдэж ирсэн Нэм өгний базар агчаар гарч ижээ. За хоёуд дов үтсэн адуучин залуу. За Мегмар Эрдэнэгийн хувьд аймгийн аврагтаа 4 удаа оролцоод үтсэн. За Нэм өгний базар агчааж бас л 3 удаа оролцоод үтсэн. За энэ жил баян гадар сумд болоход бас л очиж оролцсон. Сайн адуучд гарч ижээ. За сумын аврагтаа 3 удаа дөрвүүлж ирсэн.
Пүрэв сүрэнгийн мягмар эрдэн гарч ижээ алагмартай. Самарны явдлаа шанглаад гарч ирж байна. Уургаа шүүрчээ. Загварун оноотой. Өртөө шургуулах нь цааби түүхэн удаа шургуул дарж байна. Уурганыхаа яг л голоос нь шүүрсэн. Самартай шургуун дээр нь 2 одуу гарсан. За та сайхан суулгаж байна. За уургийн барьж одоо бараггүй сайн мордоо. Яг л нарийн нэдэн шургуулаад нэг татаал хаашаа бүрэгний хойд дээр суучж байна. За 12 оноотой явган шургуулгана. За явган дээрээр нь алдчихж байна. За нэм өгний базрарагчаа. За 2021 оны Хинтээ аймгийн аврагт 2 дугаар байшаал гарч ирсэн адуучин. За ургийн мөрнийхээ явдлыг жангалаад шүүрүүргээ шүүрнэ. Их хашир агч нэ. За шүүраа шүүрсэн. За ургийн мөр зог туссан. Морой гуйда төдлөгсөн. Уургаар итгэж шунсараад. Өөрөө шунлаа хэтэрхийж сунлаа шүү. Унаад шууд нойлчж байна. За би хаа сайхандаа залуу. Замартай шүрүүдэр 2 мөрийг гаргаж өгсөн. Өөрийн унган уургийн мөр саарл мөртэй гарч ирсэн юм байна. Алдаж байна. Болсонгүй. Садрын 2 адуучин алаг мөртэй гарч ирж байгаа адуучин бол сумын алдар туяач. Алтан цэцгийн төрволд сарта хүр мөртэй гарч ирсэн адуучин бол чинчин нормдор гарч ирж байна. Төрволдын хувьд бол жудаа бөхөр бас барилдаж байсан. За одоо ч ерэн сайхан морь яал морь их хэрдэмд шамдан суралцж байгаа адуучин алтан цэцгийн төрөлд шүүрүүрга шүүрэн. За шүүраа шүүрсэн морь актер ханарсан морины явдлаа зассан уурга шүүрчээ. Бол морьтой явган шургуун дээр дүүрэн байгаа бол 24 ноттой болох боломжтой байна. За 4 ноттой гарсан алаг морийг уургалсан болооч. За одоо нэг шилгээсээ чинь уурга мултарч байгаа юм болоо да. За явган дээр алдаж болохгүй. Итгэж идчихэд халиу мөрийг шургуулсан. Дутж байна. За чинчин наруу. Сартай зөрмөртэй явсан. За их хашир агч нэ дэшүүрэн нар нилээн дутсан. Уурга бас алдаж байна. Хинтээ аймгийн дархан сумд өнтөө сайхан өвөл болж байна. За чинчин наруу бугуулцсан боловч алдаж байна. За инхүү Хинтээ аймгийн дархан сумын 2025 оны сумын аврагч шударга татварчин дэмжээний сүүлийн адуучин болох Энкуир гарч ирж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд 30 гаруй адуучин залуучууд оролцож байна. За сүүлийн дэмэний ачаа хүндэдээ хөөе сайхан шургуулах хэрэгтэй. За их хашир агч нэ ерөж орж ирээл шүүрүүрга шүүрхэн ташуураа шүүрсэн морийг гүйдэж хөдлөгсөн уурга шүүрч байна. За морьтой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгсөн дутаж байна. За явган шургуун дээр нь за итэж байгаа л явган шургуун дээр уургалгандаа үзүүрийн гадуу шургуулсан. За чирэг дээр гараа авчиж байна. Үндсэндээ 9 ноттой болж байна. За өнөр оноотой адуучин залуучууд эмнэг хангалаас урагч байна. Эхний адуучин Чин санаагийн Батишиг. За Монгол улсын авраг адуучин Нэргүн өмсрөө ах нь мордуулж өгж байна. За адууч болихгүй тахгүй авчиж байна. За сумын авраг адуучин Аюу ишийн Бэмдэрч адуу бацал болихгүй тахгүй авчиж байна. За баяр хөө болиулэн. За намсраа аврагын аавынх нь Хэрмэр сайхан жудаа Монгол мордоо хийц галбар сайхандаа. За бүр шаашаа бүр дэвэж гараа авчиж байна. Завтуу гүлгүлэн. Саатуу сайхан болигсаа одоо ерэн дашуур өх хэрэгтэй. Сайхан болиг аал гараа авчиж байна. За Монгол улсын авраг адуучин Нэргүн номсраа. Саатуу сайхан болигсэн дашуур өгсөн. За ингээд Нэргүн номсраа 4-4-тэй амжилттай оролцож байна. За алдан түмэндээ Батхүү нэрээр алдарсан адуучин. За өнөөдөр сумын аврагтаас сайхан оролцож байна. Сумын авраг шударга адуучин дэмжээний үеэр за морины тухай дууг хэн сайн дуулах вэ? Тэмцээн уралдаан зохион байгуулагдсан. За зөвхөн адуучин дэмжин гэхээсээ гадна олон сайхан тэмцээн уралдааныг сумын салбар холбооныхон санаачлан зохион байгуулж явах хэрэгтэй. За өнөөдөр тэмцээн уралдаанаас өргөн дэлгэр
сайхан тэмцээн авралдаан зохион байгуулагдлаа. За сумын засаг дарга Ганбаатарын Баталд за 2 сарын өмнөөс л холбогдоод сумын аварга зохион байгуулна. За ирэх боломжтой юу гэж ярьж байсан. За ямар ч хэсэн дөрвөлсөн адуучин залууд талын дэм адуучин дэмжид оролцохоос эрхийн өгөө. Манай залуучууд манай сайхан оролцог юуны магад манайхаас талын дэм адуучин дэмжид төрүүлээд улсын аврагтаас оролцож магадгүй гэж ярьж байсан. Тэгээд өнөөдөр сумын аваргаас өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байна. Эрхэм хүндэд энэ намсраад байна. Дархан сумын аварга шалгаруулах адуучин 2025 тэмцээний үйл ажиллагааг ивент этгэж үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүнтэй хувь нэрээр оруулсан тань танаа гэр бол ад жаргал эрүүл энхийг хүсэн талархал хадгалуулваа. Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар 2025 оны 11 сарын 19 гэжээ. За тэгээд 5 дугаар байранд эрхэм хүндэд адуучин Мегмар Эрдэнэт Дархан сумын аварга шалгаруулах адуучин 2025 тэмцээнд эрийн хав эдрийн жавхаа эр зөргөө гайхуулан амжилттай оролцож 5 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэж өргөмжил хөрөл медаль мөнгөн шагналаар шагнаваа. За зохион байгуулсан Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар 2025 оны 11 сарын 19 гэжээ. За сумын аварга шалгаруулах адуучин тэмцээний 4-р байранд баяр хүү шалгарсан. За шагналыг Дархан сумын засаг даргын орлогч Амар болт шагналыг ардуулж баяр хүргэж байна. За 3-р байранд Чин санаагийн Бат хишиг шалгарсан. За шагналыг сумын засаг дарга Ганбаатарын Батал орлогч дарга Амар болт нар шагналыг ардуулж байна. За 2-р байранд өнгөрсөн жилийн сумын аврагтаа дөрвөн байр шалгарсан Аюу шим Бямдор шалгарч за шагналыг Дархан ажны морин спорт УЭЧ-д холбооны нарийн бичгийн дарга Ууган баяр сумын засаг дарга Ганбаатарын Баталд нар шагналыг ардуулж баяр хүргэж байна. За ийхүү 2025 оны Энтэй аймгийн Дархан сумын аварга адуучнаар мөнх хэлгийн Баттууг шалгарчээ. За шагналыг Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дархан сумын адуучдын холбооны тэргүүн Эрдэнэтийн Чулуун гэрэл сумын засаг дарга Ганбаатарын Баталд нар шагналыг ардуулж баяр хүргэж байна. За сумын адуучдын холбоогоо сайхан нэгтгэж жил болгон сумын аварга зохион байгуулдаг Эрдэнэтийн Чулуун гэрэл даргатаас баяр санаасаа илэрхийлье. За 2021 оны аймгийн аваргыг үнэхээр одоо сайхан
одоо ч хүртэл залуучуудаас ярьдаг сайхан тэмцээн уралдаан зохион байгуулсан баан шагнал өндөртэй гэд одоо хүртэл бас залуучууд яриад байгаа харагддаг. За тэгэхээр энэ сайхан Монгол төмний агуу их өв соёлыг бас сайхан дэмжиж үлгэр жишээ аймгийн аварга хийснийг одоо хүртэл залуучууд яс ярьдаг. За Хангинтэй аймгийн Дархан сумын аварга шидрүүд хадуучсан тэмцээн амжилттай болж өндөрлөж. За өнөөдөр сумын аварга шидрүүд хадуучсан тэмцээнд 34 хадуучсан залуучууд эдхав эдрийн жохоо сорин өрсөлдснөөс тэргүүн байранд манай Батбүк манд эргүүлж сумын аварга хадуучсан болж байна. За юуны өмнө баяр өгье. За баярлалаа. За Амганы ард түмэнд өөрийгөө сайхан дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. За нэг Хинтэй аймгийн Дархан сумын харьяат 2 дугаарыг ядчихсан Мөхөлгийн Батука гэдэг. Өнөөдөр юун дээр анхаарч оролцсон? Өнөөдөр бас тасархаа байлаа да. Өнөөдөр бөлгөөлөхтаа л хамгийн их анхаарлаа да. Харвагаасаа тэгээ аваагаад байгаа л адуун явдаг байсан. Тэгээд сүүлдээ тэгээд нутгийнхаа ах нарыг дагж морь ургуулна гэж сурсан. Уургаар явж сурсан. За тэгээд өөрөө ч залуу байна. Олон тэмцээн уралдаа хүлээж байгаа. За юуны өмнө одоо ингээд сумын авахта төрүүлээ сумын авраг гадуучин цол тэмдэг авч जैन. Тэгээд цолоо хамгаалж одоо цаашдаа тэмцээн уралд оролцсон тийм ээ. Тийм дараагийн тэмцээнд амжилттай оролцсноо гэж байна да. За өнгөрсөн жилийн сумын авахта төрүүлсэн манай Бямб дөрж манай өнөөдөр бас л тэргүүн барьт өрсөлдөж байгаад 2 дугаар шалгарч байна. За өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ уулзаач. За өнөөдрийн тэмцээний зохион байгуул сайхан боллоо. Тэнгэрхангаа сайхан байна. Хаамгаас тавхиж ирээд нутгийнхаа сумын аврагт оролцлоо. 2 төрлөө. Одоо цаашдаа дараагийнхаа тэмцээнд сайхан амжилттай оролцсноо л гэж бодож байна. За өөрөө чи хувьд харж байхад морьтой шургууг үнэхээр бас сайхан шургуулах юм аа. За энэ уургал эрдэмийг бас хинээс суруу. За одоо би энтэй бинэр сумын хүргэн бинэр суманд очиод олон сайхан ах нарыг дагш шурганд явсан. Сайхан урт уурга барихыг сурсан. Ах нараар л ер нь заалгасан да. Урт уургаар хайхыг ер нь. За тэгээ дараа жил аймгийн авахтаа дахин оролцох нь аймгийн үстэй оролцох нь тэгээд дутуугаа гүйцээ дундуураа дүүргэж аймгийн авраг гадууч болоо. За баярлалаа тэр ирэл батаршгүй. За наваг Чинсанагийн Батч дэдэг. Би Энтэй аймгийн Дархан сумын 1 дугаар өгийн адууч байна. За өмнөх амжилтаасаа дурдвал. Амжилт байгаагүй сая өнөөдөр адууч тэмцээнд ороо 3 дугаар байр эзлээ. Тэмээ бугуулдаг залуу. Одоогоо сайхан бас хуургаж бугуулдаг шүү дээ. Бас нэг багасаа хийж өссөн юм болохоор нэг уурга бугуул барьж явсан юм болохоор тэгдэг. Өнөөдөр л амжилтанд хүрлээ дээ. За сумын аврагта манай аймгийн авраг гадууч Мегмар Эрдэм маань 5 дугаар байр шилгэрж байна. За өмнө сумын аврагта 3 удаа төрүүлээд 1 удаа 2 дугаар шилгэрж байсан. За одоо авраг хүнчээс авраг юм да өнөөдөр сайхан оролцлоо. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ олцож. Сэтгэл сайхан байна. Өнөөдөр сайхан сумынхаа аврагын тэмцээнээ сайхан өндөрлүүллээ. Сайхан тэмцээн болж байна. Дүүнер маань сайхан оролцоод 4 2 3 4-т орж өгшгүй байна. Өнөөдөр бас юун дээр анхаарч оролцов? За нэг жоохон морь малнаас жоохон өндөрөө тэгээд явган шуурган дээр л алдчихлаа. Тэ. Уруу дашуур алдчихсан. Хэдэн удаа аймгийн аврагтаа ер нь оролцсон? 14, 18, 19, 3 орсон. 21. 21-т 4 орсон юм байна. Тэ. 4 орсон. Тэмцээнд ороход ингээд ер нь залуучуудаа хэлэхэд ер нь юу захиж бэлдэх ёстой байт. Тэгэл ер нь мориндоо ойрхон байгаад морьтойгоо л арьцж явахгүй. Жохон мориноос өндөрлөл өрчин л манайс ч жохон өндөрч яддаг байхгүй. За баярлалаа. Тэгээ дараагийн тэмцээн оролдоонд нь өндөр амжилтыг хүсэн гэрээ. За баярлалаа. Та хэдийн ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За Монголын адуучдын холбоо Монгол адуучин байж Хангинтэй аймгийн Дархан сумаас Дархан сумын сумын авраг шидрүүл адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтэн хүргэлээ. Моринтой хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг монголчуудаа өрөөния. Тэнгэрүүлэн туулдаа
урал салхиар сэгсэрж эсгэрдэ манарах удшиг үртэн золгуулаад малчанга тумман шуургасордоо аллах хайрлах хүсдийн гадар марин дэлдэр асж сордоо эрен цасан мустж хайрдаа энгэр замар жавар хөвгдээ одор шүмний арчин зүүтэгээд өлчөр малчд шуургасордоо сүтэ бойрыхан халдун морор зөвтэ хомбрыг тамгалж сордоо атоны дэлдэр асж босдоо алтай хинтэг дамнан шуурда манай танаги ивэн түшэд малчанга удмихан шуургасордоо бүхнээ тэгээд малчны охан урэн сүргээ өмөрдөж гарала өхнээ тэгээд малчны охан урэн сүргээ өмөрдөж гарала Монгол адуучин entertainment. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.